Тодруулга ярилцлага үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нэрэмжит спорт их наадамд амжилттай оролцоод ирсэн тамирчидтай та бүхнийг уулзуулах гэж байна. Тэгэхээр ерөөхдөө энэ наадмын талаарх бас мэдээллийг харахчуудад эхлээд өгөх. За, энэ Монголын хараагүйчдийн үндэсний холбооны зохион байгуулж явуулдаг 4 жилд нэг удаа болдог спорт их наадам 10 сарын 24-өөс 29-ний хооронд амжилттай зохион байгуулагдаад өндөрлсөн юм аа. Энэ наадамд дарахнаас 5 тамирчин хувийнхаа зардлаар очиж оролцоод 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль авсан амжилтаар хот болон нийт оролцсон 20 гаруй баг тамирчдаас 6 дугаар байр эзлээд ирлээ бид бүгд. Дархуул ангийнхаа нэрийг гаргаад. За тэгэхээр эхчийн хувьд бас ямар төрөлд оролцсон, ямар амжилтыг бас үзүүлвэ? Би энэ удаагийн спорт их наадамд шатрын төрлөөр ороод 1-р байр эзэлсэн. Ер нь бол би өмнө нь 4 удаа оролцсон. Тэгээ энэ удаа 5 дахь удаага оролцоод ирж байгаамаа. За 2 дугаар багийн иргэнчин байрын тухайд бас ямар одоо төрлөөр оролцоод ямар амжилтуудыг бас үзүүлвэ? Би энэ удаагийн тэмцээнд бол би хөнгөнөр өвдөг гэсэн. Би одоо 8 жил энэ Дархуул аймгийг төлөөлж орж байна. Энэ тэмцээнд дандаа улсын аварга бүх ард түмнээс гад бүх болгонд явсан юм болгондоо би медаль зуудаг гэсэн. Энэ жилээ би энэ хараагүйчүүд холбоонд 4 жилдээ нэг удаа зохиогддог тэмцээнд яваад би хөнгөнөр 4-р байлсан ч би энэ жил 66 жиотод орж хүрэл медаль аваад ирлээ. Энэ тэмцээнд явахдаа би гол нь өөрийнхөө зардлаар би энэ тэндээс хандив авахгүйгээр би өөрийнхөө зардлаар яваад өөрийгөө ивент итгээд би ингээд амжилттай ороод хүрэл медаль аваад ирсэн. Тэ. Тэгэхээр өмнө бас ер нь Дархуул аймгийн баг тамирчид маань за өөр ямар тэмцээндээс оролцож ирсэн юм бэ? Ямар амжилтуудыг үзүүлж ирсэн юм бэ? За 19 он гарсаар бид бүгд 5 тэмцээн оролдоонд оролцлоо. 2019 оны 3 сард пара жудо бүхийн Монгол Улсын аварга шалгуулах тэмцээнд багаараа оролцоод манай аймаг зардал мөнгийг шийдэж өгөөд аягүй сайхан амжилттай оролцоод 3 дугаар байранд ороод ирсэн байгаа. 6 сарын 25-наас 27-ны хооронд Эрдэнэтэд зохиогдсон Хонхтой бөмбөгийн Улсын аварга шалгуулах тэмцээнд манай Дархуул аймгаас эрэгтэй эмэгтэй баг 2 баг бүтэн бүрэлдэхүүнээр очиж оролцсон байгаа. Тэнд очиж оролцоод бас сайхан амжилттай оролцсон. Миний бие болохоор хаан уул дүргээс оролцсон тэр үед улсын аваргад мөнгөн медаль авсан. 8 сард бид бүгд хөнгөний тэмцээнд явсан. Хөнгөний улсын аваргад яваад багаараа 2 дугаар байранд ороод их л олон алт мөнгөн медаль, бүх төрлийн медалийг олноор нь аваад ирсэн байгаа. 9 сард Дархуул аймгийн биеийн тамирын спортын хорооно биеийн тамирын багш Ховор Эднгээд багш маань пара жудо, пара хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хичээллүүлээд бас Монгол улс даяар зохиогдсон тэмцээнд очиж оролцоод маш их амжилтыг гаргасан байгаа. Энэ оны сүүлийн тэмцээн маань болохоор Монголын үндэсний хараагүйчдийн холбооны саяны оролцсон тэмцээн маань байгаамаа. Цааш бас ямар тэмцээн уралдаанд оролцохоор ер нь та бүхэн бэлтгэлээ одоо зааж. Бид бүгдийн хувьд бол цаашд 20 онд Олимпийн жил давхцдаг үндэсний спартакиад гэж болдог. Шагналын сан айгүй өндөртөө энэ тэмцээнд одоо манай хараагүйчдийн холбооны тамирчид бүгд одооноос бэлтгэлдээ гарч эхэлж байгаа. Одоо энэ тэмцээн уралдаан маань бол одоо хот хөдөөгийн 21 аймаг бүгд оролцдог байгаа. Тэр утгаараа 4 жил бас нэг удаа болдог. Энэ тэмцээнд явхад тэгээд та бүгд маань шагнал бид нарт урам, сэтгэлийн урам, шагнал зардал мөнгөн тал дээр та бүхэн цаашдаа дэмжиж байгаараа бид бүгд чатгаараа л Дархуул аймгийнхаа нэрийг гаргаж спорт зүтгэнэ гэж хэлж байна. За баярлалаа. Ингээд ирхэн үзэгчтэй тодруулга ярилцлага маань энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл өдөр баяртай.